Эрхэм хүндэт наадамчдаа, эрхэм хүндэт үзэгчдээ. Уудан Монгол орны ургах наран зүг тал шигээ уужин сэтгэлтэй тэнүүн жаргалтай монголчуудын үргэлжлэл Сэцэн хан аймгийн Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Дорнод аймгийн Матус сумын жаргалтай дэлгэр жаргалан тугийн нутаг сүндэрлэх агийн овооны дахлага баяр наадам бэлгийн улирлын тооллын алдарт 17 дугаар жарны хилэн тэгхмэх модон могой жилийн зуны ядаг сарын шинийн 20-ны бэлэгдэн сайн өдөр буюу аргын тооллын 2025 оны 8 сарын 14-ний бэлэгдэн сайн өдөр Дорнод аймгийн Матус сумын жаргалан тугийн засаг дарга Баяраагийн мөнгөн сүхэ жаргалан тугийн харьяат баруун досонгоор нутагтай Батхүүгийн Эрдэнэ нутгийн гэр бүл энэхүү баяр цэнгэл наадмын хурдан даагны уралдаан хүчит үхэн барилдаан хүүхдийн уралдаан зэрэг үйл ажиллагаануудыг ёслол төгөлдөр сайхан зохион байгуулж наадамчин олноо баясгасан ийм сайхан наадам болж өндөрлөө. Мен жаргалтай дэлгэр жаргалан тугийн нутаг сүндэрлэх агийн овооны дахлага баяр наадам зориулсан хурдан даагны уралдаанд газраас хурдан шандас 11 даагийн хүүбэр түлээд за хүлгийн шандас сорхоор инхүүд хуугдж байна. Дотор одоо баг наадамд амжилт үзүүлсэн болон үсийн наадамд айрагдсан ийм амжилттай даангууд мордож байна. За дэлгэцнээ харагдж байгаа зүүн талынхаа гуйны онгорхоо дээр давхар сартай нар тамхтай Дорнод аймгийн Матус сумын жаргалан тугийн харьяат за Баттүрийн баяр магнагийн хэр даг Баттар дагын одоо энэ дэлгэцнээ харагдж байна. Түүний цааталд нь 052 номертой саяхан зохион байгуулагдсан лог ноён уулын дахлага баяр наадамд болоод хурдсан жаргалан тугийн залуу яж Ууган баярын Баатар зэргийн шарга даагад энэ тэр цэнхэр уцтай хөлтэй тавиач хөдөлсөн байна. Түүний урдталд нь 018 номертой мөн одоо сайхан цавдар дааг мордсон байна. За 118 номертой мордсон Дорнод аймгийн Матус сумын 1-р харьяат Болд Эрдэнэ Бүрэн Эрдэнэ хүрэн дааг байна. За энэ хүрэн даагийг Дорнод аймгийн Матус сумын жаргалан тугийн сумын алдарт үеч Баяраагийн хүрсэх уяа соёлгын тааруулсан. За Болд Эрдэнэ Бүрэн Эрдэнэ гэж одоо унаачийнхаа нэр дээр одоо мордуулж өөрөө унсан байна. За түүний ардталд нь сайхан задгаа дэлтэй хээр дааг мордсон байна. Цэнхэрт улаан зэвчийн нэмнэтэй сайхан 20 номертой хээр дааг мордсон байна. Энэ Матус сумын 3-р гэрээд мөнх жаргалын отхон далайгийн хээр дааг энэ өдрийн баяр наадам дээр мордсон байна. Энэ хээр дааг барамтай нэг одоо баг наадам нэг айрагдсан баха. За түүний цааталд нь эмэгтэй хүүхэд унсан жижигхэн хээр дааг энэ хүрэн морьтой тавиач хөтлөд байна. Дорнод аймгийн Матус сумын жаргалан тугаараа Шижирбаатарын Отхон баатрын хээр дааг байна. Мөн түүний цааталд нь Баян хангаа багийн харьяат за Төвшин төгсийн Ган батын Саарл дааг, Хонгор дааг гэсэн 2 даагийн урагшиж байна. За тэр хамгийн урдалд одоо 102 номертой мордсон 102 номертой мордсон сайхан Хонгор дааг мордсон байна. Дорнод аймгийн Матус сумын харьяат 1-р гэрээд 6-р гэрээд дайрын сүрэнгийн анх удын Хонгор дааг байна. За тэр Хонгор дааг чинь за хавар жаргалан туулын дахлага баяр наадамд айргийн 4 турдлаад Матус сум үүсгэн байгуулагдсны түүхэн яруу алдарт 101 жилийн өн баяр наадамд за 6 турдласан ийм шандастай дааг Монгол дааг жижигхэн Монгол дааг за энэ жилийн ер нь наран дор бас л одоо жижигхэн биендээ багтамгүй тийм одоо хурдан байгаа дааг та. За 131 номертой мордсон том хар дааг мордсон байна. Дорнод аймгийн Матус сумын жаргалан тугийн сумын алдарт байж Дашварын мөг ялтын хөө Содон дөржийн халтар дааг мөн өөрөө унсан байна. Хүүгийнхаа нэр дээр мордуулсан. Түүний цааталд нь 17 номертой мордсон ган очрын Хонгор дааг. Түүний наадалд нь Матус сумын харьяат өнөр баярын Алх баатрын хүрээ алсан дааг байна. Эрхэм хүндэт наадамчдаа, эрхэм хүндэт үзэгчдээ. Жаргалан тугийн нутаг сүндэрлэх агийн овооны дахлага баяр наадам зориулсан хурдан даагны уралдаан эрэглээ. За дөнгөж ирэнгүүд Матус сумын 2-р гэрээд Ган батын Саарл дааг энэ өдрийн баяр наадмын хурдан даагны уралдааны айргийн 3-4 дээр хошуурч байгаа харагдаж байна. Энэ хэдэн даагныхаа дунд тал дээр улаан цэвжин нэмнэтэй сайхан Хонгор дааг гарч ирсэн байна. Дайрын сүрэнгийн ангуудын хоор Хонгор дааг гарч ирсэн байна. Улаан цэвжин нэмнэтэй жижигхэн хээр дааг гарч ирсэн байна. Дорнод аймгийн Матус сумын аймгийн алдарт бай Сэрдамбын Наран баатрын унган адуу Шижирбаатарын Отхон баатрын хээр дааг гарч ирсэн байна. За ингээд хурдан даагны уралдааны өнгөн дээр 2 одоо хээр зүсмийн 2 дааг гарч ирсэн байна. Өнгөн дээр нь Дорнод аймгийн Матус сумын 1-р харьяат сумын алдарт байж Дашварын мөнх ялтын уяа соёлгын тааруулсан 6-р гэрээд өн үерийн Алх баатрын хээр дааг хөдөлсөн бол аман хүзүүн дээр нь Түмэн хамбаг яриад мөнх жаргалын Отхон далайгийн хээр дааг айргийн 3-т нь 1-р харьяат аймгийн алдарт байж Ган тулгын хүү Ган очрын
хонгор дааг, Айргийн 4 дээр Ганбатын хонгор дааг, Айргийн 5 дээр Жаргалан Төгөөр Шижирбаатарын Отхон баатрын хээр дааг. За энэ Айргийн 5 дээр саяхан зохион байгуулагдсан Лов ноён уулын Дахилга баяр наадам зориулсан хурдан даагны уралдаанд 7-д хурдлсан залуу уяж Ууган баярын Баатар зэргийн шарга дааг 6, 7-д энэ Матус сумын сумын алдарт байж баярыгийн хөрсгүй уяа солигын тааруулсан Болд эрдний бүрэн эрдний хүрэн дааг гарч ирсэн байна. Зүүн талынхаа гуйны хонгорхоо дээр тэ үсгэн тамхтай байна да. За энэ дайрын сүрэнгийн анготын жижиг хонгор дааг урагшиллаа. За энэ хонгорч даагч одоо их жижигхэн биендээ багтамгүй юм одоо хурдан дааг байгаа. За 10 хэдэн даагны өнгөн дээр Дорн тамгийн Матус сумын Эрдэнэ Бадрах багийн яриат Жавхлан төгсийн Наранбатын хээр дааг гарч ирсэн байна. За энэ хээр дааг одоо Төмөн хамбагийн хараад Баяг гэгсний хурдан хүрэн азаргыныхын төл байгаа. За их нь одоо өөрийнх нь унгангүй байгаа. Энэ өдрийн баяр наадам дээр хурдан даагны уралдааны 9 сарв дээр гарч ирсэн байна. Дайрын сүрэнгийн анх хотын хонгор дааг, түүний цааталт нь Пүрэв эрдний хүрэн дааг гарч ирсэн байна. Энэ хоёр даагныхаа өнгөн дээр Отхон баатрын хээр дааг гарч ирсэн байна. За хээр даагийг одоо жижиг эмэгтэй хөгд унсан од хоёрын баяр чимэг гэж охин унжуулж байна. За энэ хээр даагийг одоо Матус сумын 6 дугаар гэрээд Алтан уйгийн од хоёр уяа солигын тааруулсан энэ өдрийн баяр наадмын хурдан даагны уралдааны 4 дээр гарч ирсэн байна. 5 дээр одоо 6 дээр гарч ирсэн байна. За дайрын сүрэнгийн анх хотын хонгор дааг одоо энэ Дорн тамгийн Матус сумын Эрдэнэ Бадрах багийн хараад дайрын сүрэнгийн анх хоёрын унган адуу байгаа. Хавар зохион байгуулагдсан Жаргалан дуулын Дахилга баяр наадамд Айргийн 4-т одоо битүү одоо хөөвөртэй дааг Айргийн 4 турдалж исэн бол одоо энэ өдрийн баяр наадам дээр үсээ хаяад одоо нэлээд сайхан болчихсон. Жохон одоо тамирлуугаа орчихсон байдалтай иймэрхүү харагдаж байна. За тэгвэл хурдан даагны уралдааны тархины 3 дааг гараа авчихсан байгаа. За 2 дааг гараа авчихсан байгаа. 2 даагны ардтал дээр дахиад 2 дааг гарч ирсэн. Ууган баярын Баатар зэргийн шарга дааг. Энэ шарга дааг одоо Дорн тамгийн Матус сумын харьяат Баян хангаа багийн харьяат Жамсрангийн Бавуугийн Жамсрангийн унган дааг байгаа. За алдарт Бавуу саарл зарганы төлөхийн төлөөс гарсан ийм шарга дааг энэ өдрийн баяр наадмын хурдан даагны уралдааны 3-4 дээр байсан бол за аймгийн алдарт байж Баатрын ган тулгын хөө ган очрын хонгор дааг за 4-5-ын даагийг сая дэлгэснээр харуулсан байна. За энэ одоо жихээ сайхан урагшаа хатгаад байгаа сайхан хүрээ халдсан дааг гарч ирсэн байна. Энэ хүрээ халдсан дааг хавар зохион байгуулагдсан аймгийн өмнөд үсгийн хурдан даагны уралдаанд Айргийн 5-т хурдлсан Матус сумын алдарт байж Дашүрийн мөнх ялтын уяа солигын тааруулсан мөнх ялтын Содом дэржи хүрэн талцсан дааг сая дэлгэснээр харагдаад өнгөрсөн бол аман хүзүүн дээр шар зэжвчин нэнэтэй том халтар дааг гарч ирсэн байна. За энэ халтар дааг Дорн тамгийн Матус сумын Эрдэнэ Бадрах багийн хараа Чадраа уулын болцоохны өөрийнх нь үржүүлгийн Дакар дуудахтай халтар азаргыныхын төлөө за их нь одоо өөрийнх нь унган ийм адуу байгаа. За энэ өдрийн баяр наадам дээр одоо тун түүрэггүйхэн тархин дээр гарч ирсэн байна. За өнөөдрийн баяр наадам зориулсан хурдан даагны уралдааны ерөнхий ивент тэтгэгчээр Дорн тамгийн Матус сумын Жаргалан тогийн иргэн Батхүүгийн Эрдэнэ тогтох энэхүү баяр наадмыг ивент тэтгэж байшагийн жооход наадамчин олондоо дуулгахад таатай байна. За энэ өдрийн баяр наадмыг одоо салхиаваад гарч ирсэн шар зэжвчин нэмэтэй сайхан хээр дааг гарч ирсэн байна. За одоо Мөнх Жаргалын Матус сумын Төмөн хаан багийн хараад Мөнх Жаргалын Отхон далайгийн хээр дааг гарч ирсэн байна. За баяр магнагийн бэлгүүтэй хүү чуурлуулж байгаа. Бэлгүүтэй хүү одоо яг сайхан жолоогийн тэнцвүүлээд даржчихсан байна. За ингээд одоо сайхан дараад уралдаад байх юм бол хээр дааг одоо энэ өдрийн баяр наадамд одоо магнадаан тоосгүй төрүүлэх одоо бүрэн магадaltaй байна. За Мөнх Жаргалын Отхон далай яаж маршал орлогын чавсны мэндэлсний 130 жилийн өн баяр наадамд хурдан хүрэн даага Айргийн 5 дурдлуулсан Төмөн хаан баг яриад Энхигийн алтан цойжийн унган хүрэн даагыг одоо маршал орлогынхоо чавсны мэндэлсний 130 жилийн өн баяр наадамд Айргийн 5 турдлуулсан байгаа. Бас л одоо шинэ цаг үед гарч ирж байгаа Матус сумаас гарч иж байгаа үеч нарын нэг дээ. За Айргийн 3 дээр Мөнх ялтын Содом дэржи хүрээ халдсан дааг. За энэ хүрээ халдсан дааг бол өнөөдрийн наадамд одоо тун хурдан байгаа байна. Хавар одоо бүсийн наадмаас хойш уралдаагүй гэж одоо уяачин дуурч шиг байсан да. За тархины 3 дааг салчихсан. За тархины 3 даагны ардтал дээр ган тулгын ган очрын хонгор дааг, Ууган баярын Баатар зэргийн шарга дааг байна. За шарга дааг энэ өдрийн баяр наадам дээр 3 дахь давхар уяагаараа уралдаж байгаа хаа. За хонгор даагаараас орж ирлээ. Дорн тамгийн Матус сумын Эрдэнэ Бадрах багийн хараа дайрын сүрэнгийн анх хот уяаж одоо олон нөх одоо морь уяад байдгүй. За хонгор дааг бол дайрын сүрэнгийн анх хотын уяаж магнаг одоо энэ зүүнний наран дээр бас л одоо гаргаж байгаа хонгор дааг та. За Наранбатын хээр даагараас орж ирсэн байна. Том хээр дааг та түүний ардталт нь 118 номертэй орсон. Матус сумын алдарт уяаж баярыгийн хөрсөгүй уяа солигын тааруулсан Болд эрдний Пүрэв эрдний хүрэн дааг гарч ирсэн байна. За энэ хүрэн даагч одоо өнөөдрийн наадамд
битүүдэг анхныхаа уралдааныг хийж байгаа гэхэд одоо бас л одоо сайхан морин эзтэй Монголд ихэд бараг л одоо Монгол дааг байна да. Их одоо хөөрхөн тавиатай дааг байна. За энэ одоо урагшиж магадгүй дааг байна. За сумын алдарт байж баяргийн хүрэлцэх үеж Дорн таймгийн дашболуурсан мөсгөн байгуулагчийн түүхэн яруу алдарт 100 жилийн өн баяр наадамд хурдан хээри заланга айргийн 3 дурлаад хонгор үрээ бас одоо хайргдуулсан. Бас л одоо энэ зуны нарандар өөрийнхөө унган намхтай уяаныхаа хурдан хүлгүүдийг бас одоо том чанартай наадамд айргдаж төрүүлсэн уяач та. За энэ өдрийн баяр наадамд бол дэрдээ пүрэв эрдний хүрэн даг бас л одоо сайхан тархинд гарч ирсэн байна. За дайрын сүрэнгийн анх хотын хонгор даг одоо ам жолоо унаач нь одоо амын одоо ямар сул явуулж явах юм бэ? Ингээд сул явуулаад байх юм бол бас одоо тархинд уралдахад бас хэцүү. Ингээд сайхан дарж ягаад ингээд уралдах юм бол бас тархины таван дааг дээр очиж магадгүй дээ. Хонгор даагч одоо Матуц мөсгөн байгуулагчны түүхэн яруу алдар 101 жилийн өн баяр наадам түрүү магнат хурдлсан шандастай хурдан дааг байгаа. Энэ өдрийн баяр наадамд бас л одоо айрагдах магадaltaй хурдан даагнуудын тоонд бас нэгээр зүү өсөөр нэрлэгдэх дааг байгаа. За тархины хоёр даагны ардтал дээр хоёр дааг бас одоо жоохон цалцсан байна. Одоо Дорн таймгийн Матуц аймгийн алдарт байж ган тулгын ган учрын хонгор дааг. За цаашаа одоо нэг хадуурс игээд эргээд одоо зам руугаа орж иж байна. Энэ одоо залуу үеч Ууган баярын Баатар зүргийн шарга даахын хонгор даахтай явж ирсэн замаасаа хадуурсан болоо да. Гэр нь одоо цаана байгаа учраас замаасаа гараа авчлаа. За энэ шарга даахч өнөөдрийн наадам бас одоо айрагт багтахаар даавасан. Арай л одоо Ууган баярын Баатар зориг үеч хоншоор дутлаа. За ингээд хурдан даагны уралдааны аман хүзүү 3 дээр явж байгаа даагийг манай зурлаачийн дунд харуулж байна. За сумын алдарт үеж дашврын мөнх ялд уяжлууд бас л одоо энэ цаг үед Дорн таймгийн Матуц сумын алдарт үежтийн тоонд одоо нэлээд дээгүүр эмнэлэгдэх одоо уяж нэг. За тэгвэл энэхүү баяр наадам дээр хоёр даагмар дуусан хоёулаа сайхан аман үзүү 3 дээр гарч явж байна да. За энэ халтар даагч одоо Дорн таймгийн Матуц сумын жаргалан тогийн нутаг сүндэрлэх хүүхдийн овны дахлаг баяр наадамд энэ халтар дааг түрүү магнат хурдлсан хоёр дахь давхар уягаараа инхөө явж байна. За энэ өдрийн баяр наадмын хурдан даагны уралдааныг Дорн таймгийн Матуц сумын Түмэн хаан багийн харьяат мөг жаргалын за Утган далайгийн халтар дааг одоо өнгөссөн байна. За энэ халтар дааг бол өнөөдрийн наадамд одоо араас дааг ирэхэд ер нь тум бэрх байна. Хоёр жих нь одоо мөнхийн мөгөд урагшаа ер нь түүрэггүй хүн байна. За мөнх жаргалын Утган далай уяжл даагны уяаг бол аргагүй даамаа сайн тааруулдаг уяач. За тэгвэл халтар даагны уяаг бол өнөөдрийн наадамд одоо тун сайхан олоод тааруулчихсан байна. За энэхүү баяр наадмын ерөнхий зохион байгуулагчаар Дорн таймгийн Матуц сумын жаргалан тогийн иргэн баруун Досонгоор нутагтай Батхүүгийн Эрдэнэ догдохын гэр бүл энэхүү баяр наадмыг ёслол төгөлдөр сайхан зохион байгуулж байл шагнаж байгаа гэхэд наадамчин олондоо дуулгахад таатай байна. За мөн одоо Дорн таймгийн Матуц сумын жаргалан тогийн засаг дээр баяргийн мөнгөн сөх энэхүү баяр наадмыг зохион байгуулахад одоо их сайхан тус нэмэр оруулж байгаа. За тэгвэл хурдан даагны уралдааны өнгөн дээр хээр даагэр нь одоо сайхан энэ өөд нэг дүүрэн одоо 40-той сайхан шүргэлцээд одоо яваад байна. За ингээд энэ өөд гараад за тэгээ барианд орноо. За энэхүү Дорн таймгийн Матуц сумын жаргалан тогийн нутаг сүндэрлэх агийн овны дахлаг баяр наадам зориулсан хурдан даагны уралдааны өнгөн дээр Отхон далайгийн хээр дааг, аман хүзэн дээр Өн үерийн Алхбаатарын хээр дааг, айргийн 3 дээр мөнх ялдын Содом дэржи хүрээ халзан дааг, айргийн 4 5 6-гийн дааг ер нь хоорондоо холбоотой байгаа да. Энэ хүрээ халзан даагч ер нь жижигхэн биендээ магтамгүй хурдтай дааг да. Хавар одоо сөнгө дааг айргийн 5-т хурдлсан дахиад энэ жилийн баяр наадам дээр одоо энэ намрын баяр наадам дээр мөнх ялд дашврын мөнх ялд уяж одоо хүрээ халзан даага хадгалж одоо агийн овны баяр наадамд лавхан айрагдуулж магадгүй байна да. Хүрээ халзан даагч өнөөдрийн наадамд одоо тун урагшаага байна. За 10 хэдэн дааган дээр одоо дайрын сүрэнгийн анх хотын хонгор дааг орж ирсэн байна. Дайрын сүрэнгийн анх хотын хонгор даагийг за их сүлтгүү унж хурдлуулж байгаа хонгор даагыг ер нь игэл одоо явуудхан байгаад байна. За хонгор даагийг ингэж айхтар явуулж болж байгаа юм болоо та. За хонгор дааг бол ямар ч байсан 5 дээраа. За мөг жаргалын Отхон далайгийн халтар даагийг барайны доод хадагт орж ирэхэд хөдлөглөө. За нэг дүүрэн 45 л одоо шүргэлцээд байна. За ингээд Дорн таймгийн Матуц сумын жаргалан тогийн нутаг сүндэрлэх агийн овны дахлаг баяр наадам зориулсан хурдан даагны уралдаанд за Түмэн хаан багийн яриад мөг жаргалын Отхон далайгийн хээр дааг төрүүлж аман хүзүүнд Эрдэнэбаатар багийн яриад Өн үерийн Алхбаатарын халтар дааг аман хүзүүнд дурдлаа. Айргийн 3-т аймгийн алдарт байж ган тулгын ган учрын хонгор дааг, айргийн 4-т энэ мөнх ялдын Содом дэржи хүрээ халзан дааг, айргийн 5 жаргалын бүрийн нар хүрээ дааг дээр 6 одоо дайрын сүргийн хонгор дааг, 7-д энэ Болд эрдний пүрэв эрдний хонгор дааг, 8-д энэ Эрдэнэбаатар багийн яриад
Алтан уягийн од хоёрын үеэс олгон тааруулсан Шижирбаатарын Отгон баатрын хээр даган жижиг хүүхэдтэй 8 турталлаа. За 9-10-ын даг хоорондоо холбоотойгоо байна. За 9 дээр нь одоо Ганбатын Дөвшин төгсийн Ганбатын хонгор даг 10-д Матус сумын Жаргалан тогийн харьяад Баттөрийн Баяр Магнагийн Халтар даг тус хурдлаа. Хамбоглангийн сүлдэртний соён Баттөрийн хадалбай тамируулан мандуулаад Ардын хувьсгалын түүхэн яруу алдар 104 жилийн Орнот аймгийн Матус сумын Жаргалан тогийн нутаг сүндэрлэх агийн овооны дахилгад зориулсан хурдан дагны хурлалдааны төрөө магнат Матус сумын харьяат 3 дугаарагийн харьяат мөг жаргалын Отгон далайгийн халтар аман үзүүд 6 дугаарагийн харьяат Алхбаатрын өнөр хоёрын Алхбаатрын халтар айргийн 3-т 1 дугаарагийн харьяат ган дулгын ган очрын хонгор айргийн 4-т 1 дугаарагийн харьяат мөг ялтын содном нэржийн хүрэн халдсан айргийн 5-д 6 дугаарагийн харьяат Жавхлан төгсийн Наранбатын хээр энэ сайхан 1-ээс 11 турталсан хурдан дагнуудын эрхэм сайхан шинжин гэвэл улаан хоёр жихэдэ хүн шүмгэр хөшөөдэ урдаа таргал нууцсандаа хурдан шинжин борвондоо буян гიშгэн сүүлэндээ бошуудэргэн сагандаа. За энэхүү баяр наадмыг ерөнхий зохион байгуулагч Дорн Тамгийн Матус сумын Жаргалан тогийн харьяат Батхүүгийн Эрдэнэ тогтох дагны бай шагналыг гардуулсан бол Аман үзүүний халтар дагны шагналыг Монгол Улсын аварга малчин Зогт Баяр, айргийн 3 турдалсан дагыг Монгол Улсын аварга малчин Батхүү, айргийн 4 турдалсан дагны шагналыг Батбаяр, айргийн 5 турдалсан дагны бай шагналыг аймгийн аварга малчин Баттөр нар гардуулан өгч байгаа мөчийг харуулж байна. За ингээд энэхүү хурдан дагны уралдаанд 6-аас 10 турдалсан хурдан дагнуудад бай шагналыг гардуулж байгаа мөчийг харуулж байна. За 11 турдалсан Дорн Тамгийн Матус сумын Жаргалан тогийн харьяат Баттөрийн Баяр Магнагийн халтар даг Баян хотоодонд хурдалсан. За энэхүү агийн овооны дахилга баяр наадам зориулсан хурдан дагны уралдаанд хөтлөнгүй сайхан зохион байгуулагдаж эзэн үеэжтэй хамт харуулж байна. Сайн сонсороо. Баян хотоодод Баттөрийн Баяр Магнагийн халтар энэ сайхан Ойсон эцэн хэдүүр ташааж утаслаас ойсон уян багтаад унсан хүүхэн мачирдаад үдээ мархан тааралдаад дургын саатал дохиордоод өхөр тэргшиг өсөрж гарсан боловч өхөр тэргшиг хонцорч ирсний учир нь улаас энэ ижил баян хотоо тэр хижэлээ түр магнаа бацаахан төрийн дэвшин хөлгүүдэн мөнөөсөө мөн билээ. За энэхүү баян хотод турдалсан дагны бай шагналыг гардуулж ирэх жил гардан зохион байгуулах Болдын Баттөрд энэхүү баяр наадмыг зохион байгуулсан Батхүүгийн Эрдэнэ тогтох агийн овооны тугийг гардуулан хүлээлгэн өгж байгаа мөчийг харуулж байна.